парламентын засаглалаа бэхжүүлээ, парламентын тогтолцоогоо илүү дархлаажуулъя гэдэг асуудал дээр л бид нар гол анхаарлаа хандуулад явж байгаа болохоос өнөөдөр нэг албан тушаалын төлөө нэг юм асуудал хандаад байгаа юм шиг юм байр суурь илэрхийлж байгаа бол харин бид нар ч бүр эсрэгээрээ өөр зүйл юм. Бид нар өнгөрсөн хугацаанд энэ улс төрийн намаа бодоод цаашлаад одоо бас нэг юм нэгдлийг хангах тал дээр онцгойлон анхаарлаад олон зүйл дээр бид нар хүлээцтэй хандаж зарим нэг зүйл дээр амаа амхаа сууж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэгээд өнөөдөр өдөрсөх зөвл энэ хуралдаад нэг тодорхой шийдвэрүүд улс төрийн шийдвэрүүдийг гаргах байлгүй гэж харж байна. Тэгээд эндээс л бүх зүйл шалтгаална. Өнөөдөр 30-38 гэсэн хуваагдал бодиттой байгаа юу л байгаа. Гэхдээ өнөөдөр харьцангуй манай 30-ийн тал гэж яриад байгаа улсын их хурлын гишүүд бол өнөөдөр зарчим байр суурь дээр нэгтгдсэн. Өнөөдөр энэ дотор нэг ч хүн сандал суудлын төлөө яваад байгаа зүйл бол байхгүй гэж бол би харж байна. Инхээрэгч намын эвлэрэл өөрөө төрийн ажилд за иргэд олон нийтийн амьдралд нийгэм эдийн засагт ерөнхийд нөлөөтэй гэж та үзэж байна. Гэхдээ одоо өнөөдөр энэ парламент дээр хүлээгдэж байгаа олон хуулиуд байна. Гэхдээ хууль олныг баталснараа ажил сайжирдаг юм бол биш. Өнөөдөр жишээлбэл тэр татварын багц хууль гэдэг одоо илүү дордуусан хуулийн төсөл ороод ирсэн байна. Иргэдийн ачаа аж ахуйн нэгжээр ачаа өрүүлэхээр. Тэгээ ийм хуулийн төслийг хэн боловсруулдаг юм? Ийм хуулийн төслийг өнөөдөр парламент хэлцэх ёстой юм уу? Тэгэж байж болохгүй шүү дээ. Энд чинь сонгуул бид нар юу гэж донгосчиж орж ирдэг үлээ дээ. Тэгээ орж ирсэн хойно ингээд нэг амлсан амлтаасаа эсрэгээр ингээд юм хийгээд байх чинь баг иргэдийнхээ эсрэг хийж байгаа ажиллагаа ч. Энэ ардын намыг 3 удаа ялуулсан тийм ээ. Ерөнхийдөө энэ амар хэсгэлэн гэдэг гишүүн байна шүү дээ. Одоо энийг одоо намын гишүүнчлээс хаснаа, улсын хурлаас эргүүлэн татнаа гэдэг зүйл яригдаад байгаа шүү дээ. Энэ дээр ер нь таны одоо хуулийн хэлтийн байгууллагууд өнөөдөр улс төрийн зорилгоор хилэмжүүлэлт хийж байгаа олон зүйл байгаа шүү дээ. Өмнө нь ч байсан юм бэ нэлээ судлаад үзсэн. Өнөөдөр ч бодиттой л явж байна. Өнөөдөр асуудал юм дээр үжил бодлын зөрүү, дотоод арчлал гэдэг зүйлүүд дээр ингээд санал нийлээгүй төлөө ингээд аливаа асуудалд орооцолтоод ингээд хэрэг төв үүсгээд ингээд явж байгаа нөхцөл байдал бодиттой л байгаа шүү дээ. Энийг иргэдж олон нийт ч ярьж гэн сая өдөө орон нутгаар ярьлаа, явлаа. Иргэд бүгд л мэдж штэ болж байгаа зүйлийг. Манай монголчууд ч хэрсүү штэ. Ер нь аливаа зүйлийг бол нэг нарийн ухаанаар ойлгоод авчдаг юм асуудал штэ. Лам гишүүн болоод тойргийн гишүүн, чагсаалтын гишүүн хоёр гэдгийн ялгааг юу гэж бодож байна? Үндсэн хуулиар улсын их хурлын гишүүн гэдэг бол улсын их хурлын гишүүн л гэдэг томьёолоор явж байгаа шүү. Тэрнээс чагсаалтын гишүүн ийм эрхтэй, тойргийн гишүүн ийм эрхтэй гэсэн тийм илүү давуу дутуу тийм зүйл залт байхгүй. Улсын их хурлын гишүүн л улсын их хурл. Бид нар энэ үндсэн хуулинд дээр ч улсын их хурлын гишүүн бол ард түмний элч. Мандат өөрчлөлж орж ирсэн. Парламент бол ард түмнээс сонгогдож орж ирсэн. Тэр муу сайн намаагүй. Парламентыг өнөөдөр муу муухай харагдуулах, зохисгүй байдлаар одоо дархлаагийн унах нь өөрөө эргээд дангуулын нийгэм тогтохын эхлэл байдаг байхгүй юу. Тэгээ би ийм юм зүйл рүү явах үедээ л гэдэг сэрэмжлээс бид нар өнөөдөр парламентын тогтолцоогоо хамгаалж үлдээ гэдэг байр суурин дээр хатуу байгаа шүү. Хуулийн хүрээнд, намын хүрээнд ч тэр эвлэн татах хууль дээр та ямар байх вэ? За мэдээж ёс зүй гэдэг бол өнөөдөр нийгмийн хүлээлт. Өнөөдөр иргэд бол ёс зүй хүлээлт өндөр байна. Даа ялангуяа парламентын гишүүдээс. Гэхдээ энийг хуульчлах нь буруу юм байна шүү. Өнөөдөр ёс суртахууныг хуульчлах гэдэг шүү. Ёс зүй бол хэм хэмжээ байхгүй юу? Ёс суртахуун бол хувийн төлөвшил. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь ялгаж салгаж яаж асуудалтай хандах хэрэгтэй бол гэж бодож байна.